Сайн мэцхан эрхэм сонсогчдоо та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэндээ зөвхөн Холливуудын гадар жүжигчин төдийгүй хөндлөг дараахан олон хүмүүс үлгэр дуурайл болсон Keanu Charles Reeves-ийн амьдралын талаар товчхон мэдээлэл хүрэхээр бэлтгэгдсэн байна. Dog Star хамтлагийн хөгжимч мөн жүжигчин тэрээр 1964 оны 9 сарын 2-нд Ливан улсын Bear хотын Samuel Reeves, Patricia Toyle нарын гэр бүлд айлын өвгөн хүү болж мэндэлсэн юм. Түүний аав Samuel Reeves нь геологч мэргэжилтэй хятад хаваан гаралтай хүн. Харин ээж Patricia Toyle нь хувцас загварын дизайнер мэргэжилтэй бүжигч англи гаралтай хүн юм. Keanu төрснөөс нь хойш 2 жилийн дараа буюу 1966 онд хосод 2 дахь хүүхэд бол охин Kim Reeves-ийг өлөгдөн авсан боловч тэр үедээ салсан байдаг. Учир нь түүний аав мансуурлах бодис нэгэнтээ донцсон учир тэр гэр бүлийн амьдрал нь аажмаар нуран унаж ээж аав хоёр нь удаан тогтвортой амьдрч чадалгүй эцэг Samuel Reeves нь тэднийг орхин явсан байдаг. Баг болчроо наснасаа л эцгийн хайр хаалж тогтвортой амьдрал гэдэг зүйлийг мэдтэлгүй өссөн бөгөөд түүний ээж нь хүүхдүүдэд дагуулсан 1966 онд Австралийн Сидней хот руу нүүсэн мөн дараа нь Нью-Йорк хот руу хүртэл нүүсэн байдаг. Нью-Йорк хотод амьдарч байхдаа найруулагч Paul Ironтай танилцж гэрэлсэн. Түүний дараа Patricia дахин хүүхдүүд авч Канадын Торонто хот руу нүүсэн ба Patricia Paul Ironор нь харталтай асуудалс болж 2 жилийн дараа салсан байдаг. Дараа нь Patricia хөгжимчин Роберт Миллертэй гэрэлсэн бөгөөд Patricia Miller нь 1976 онд охин Karina Miller-ыг үлгэдэ авсан юм. Мөн Keanu төрсөн эцгээс их ондоо нэг дүүтэй бөгөөд түүний эцэг 1980 онд охин Emma Reeves-ийг үлгэдэ авсан байдаг. Keanu Emma-тай тийм дотн харилцаатай биш юм. Тэр нийт 3 охин дүүтэй юм. Түүний ээж нь тэднийг Австрали, Нью-Йорк, Канада зэрэг олон орнууд хотуудаар дагуулan амьдардаг байсан нь Keanu шинэ орчинд дасан зохицох, өөрийгөө илэрхийлэх чадварыг суулгаж, бие даасан сэтгэлээ хөгжүүлэхэд тусалж халуун дулаан гэр бүлийн уур амьсгалыг үзүүлэлгүй өсгсөн гэдэг. Тэрний төрсөн дүү Kim Reeves хүртэл бидэнтэй хизээч ээжтэй хамт тоглож байгаагүй. Намайг морь унаж байхыг эсвэл ахыг хокко тоглож байхыг харж байгаагүй гэж сэтгүүл хүрт ярьслал өгч байсан удаатай. Түүний ээж Patricia Toyle нь урлагийн салбарт идэвхтэй ажилладаг шоу бүжигчин тайзны үзүүрт оролцдог байснаас гадна алдартай уран бүтээлчдэд хувцас тайзны костюм зохион бүтээдэг байв. Түүний гэрт олон алдартай уран бүтээлч хөгжмийн салбарын хүмүүс орж гардаг байсан. Keanu бага наснаасаа урлагийн бизнестэй танилцуулж бүтээл сэтгэлгээ жүжиглэх хавьяасыг хөгжүүлэх их суурь болсон юм. Мөн тэрээр бага байхдаа Британий нийтмийн шоу нэвтрүүлгийг ихэд үздэг байсан бөгөөд тэрээр 9 настайдаа Dami Vankas жүжигний театрын жүжигт оролцсон тоглож байсан. Тэр өөрийн хойд эцэг Arianтай маш их дотн харилцаатай хэвээр үлдэж чадсан байдаг. Түүн зөвлөгөө өгдөг. Түүнээс зөвлөгөө их авдаг байв. Эцэг Arian Пенсильвани театрт хүртэл ажиллахыг санал болгож байсан удаатай. Түүний хойд эцэг Arian ирээдүйд жүжигчний замаа сонгоход хүчтэй нөлөө үзүүлсэн гэж ярьдаг юм. Keanu бага наснда 4 өөр ахлах сургууль сурж байсан бөгөөд тэндээс хөөгцөн ч удаа байдаг. Тэр Канада улсын Торонто хотын Dallas Valley College сурахын хажуугаар тухайн сургуулийн хоккей хаалагч байсан ба Канадын Олимпийн багт тоглох хүсэл эрмэлзэлтэй байсан юм. Мөн ОХЛ ирээдүйдээ тоглогч гэж тооцогддог байсан ч түүний хоккейн зам нь гэмтлийн улмаас дууссан. Тэрээр 15 настайдаа тэрээр жүжигчин болохыг хүсэж байгаагаа шийдэж Dallas Valley College-с гарч тэр Канадын Торонто хотын театрын жүжигчнээр ажиллаж эхэлсэн ч түүний ажлын хажуугаар давхар боловсрол эзэмших боломжийг олгосон ч тэрээр 17 настайд ахлах сургуулиа орхисон ба тэрээр хойд эцгийнхээ тусламжтайгаар Америкийн ногоон карт авч Лос Анжелес руу нүүсэн байдаг. Тэрээр 17 настайдаа жүжигчний карьераа Канадын телевиз театрын жижиг дүрүүдээр эхлүүлсэн ба 1981 онд анхны томоохон бүтээл бол Average Keanu-д тоглосноор жүжигчний авьяас нь анх танигдсан. Keanu 1986 он Торонто олон улсын кино наадамд нээлттэй хийж ихэнхдээ эерэг хариу авсан. Нью-Йорк Таймс сонинд Keanu сэтгэл хөдлөм өрөвдөх сэтгэлтэй гэж тодорхойлсон ч үе байдаг. Дараа нь 1989 онд Bill Tate Iceland Adventure Keanu түүнийг хөгжилтэй цайлган дүрийг олон нийтэд танилцуулж анхны алдар нэрийг авчирч чадсан юм. 1991 онд Point Break 1994 онд Speed кинонууд нь тэрнийг дэлхийн алдад хүргэсэн бөгөөд түүний экшн адал явдал дөрүүдээр үзэгчдэд хайрлагдсан юм. Түүний 1999 оны Matrix Keanu-г зөвхөн од болгоод төдийгүй философч хүн ухаантай жүжигчин болгосон. Неогийн дүрэн сонголт өөрчлөлт бодит виртуал ертөнцийн ялгааг дэлхийд таниулсан жүжигчин гэдэг. Тухайн үед Keanu өөрийн киноны цалин буюу ойролцоогоор 10 сая $10 Matrix киноны техникийн баг туслах ажлуудаа хувааж өгсөн ч үе байдаг. Тэрээр кинон багийнхаа техникийн ажилтнуудын хүчин чармаалтгүйгээр би энэ киноны дүрийг бүтээх боломжгүй байсан гэж ярьдаг. Тэр нь бусад жүжигчдээс бусдыг хүндэтгэж үнэлэх зангаараа үлгэр дуурайлал болсон жүжигчин юм. Түүний тоглосон John Wick
Кеног жүжигчний зам дахин оргилд хүрэх боломжийг олгосон бүтээл болсон юм. Энэхүү зурвал тэр өөрийн дүрд тулааны урлаг, хөдөлгөөн, биеийн чадвар, нарийн техникийг бүрэн шингээж зөвхөн үзүүлэлт төдийгүй дүрийн үнэн сэтгэл мэдрэмжийг үзэгчдэд дамжуулсан юм. Джон Викинг дүр нь хувийн амьдралын гүн гашуудал, хайртай хүний алдагдал, ганцаардал зэрэг хүнд хэцүү мэдрэмжийг агуулдаг бөгөөд тэрээр өөрийн амьдралын дуршлаг, өвдөл, ганцаардлыг дүрэндээ шингээсэн үзэгчдэд гүн гүнзгийг сэтгэлд төрүүлдэг. Энэ нь тэрний зөвхөн экшн киноны жүжигчин төдийг амьдралын гүн ухаан, сэтгэл хөдлөлтийг дөрвүүдээрээ дамжуулдаг жүжигчин гэдгийг харуулж чадсан билээ. Түүний хувийн амьдрал нь тэмч таатай байсангүй. 1991 онд дүү Ким Ривз цусны хор тавдагтай гэж онцлогдсон учраас эхлэн Киану Ривз олон жилийн турш түүний хажууд байж асаргаа савилгаанд нь оролцож эмчилгээний үеийн өвдөл, хүнд хэцүү өдрүүдийг хамт даван туулж заримдаа өөрийн кино карьераасаа хүртэл ухрах, буцах цаг хүртэл байсан. Бүх цаг сэтгэлээ дүүдээ зорил, дүүгээ аимшигт өвчнөөс салгаж чадсан ч тэр нь дахин сэтгэлийн шаналл тойрсонгүй дайран гарав. Тэрээр анхныхаар Jennifer Samтэй 1998 онд Лос Анжелес хотод танилцсан юм. Тэдний харилцаа гүн гүнзгий амьдрал нь гэрэл гээгээ авчирч хувь тавилт нэмлэгтэйгээр төгссөн харамсалтай юм. Түүний найз үсэг 1999 онд жирэмсэн болж охинтой болох байсан ч харамслаар охин төрсний маргаашнаас нас барсан. Удалгүй 2001 онд Jennifer нь автомашины ослоор амьсгал хураасан тэдний амьдралд зүрхэн мартагдашгүй шарх үлдээсэн юм. Тэд хурам хийгээгүйч түүний хувийн амьдрал хамгийн хүчтэй сэтгэл хөдлөлөөр дүүрэн жилүүд байсан бөгөөд энэ хайр эмгэнэлт явдлууд нь түүний амьдралын гүн утга дүр бүтээх мэдрэмжийг бүрдүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлсэн гэгддэг. Энэ үед тэрээр ганцаардал сэтгэлд хутралтай толгош хүнд хэцүү үеийг тулсан ч бууж өгөлгүй өөрийгөө ялан дийлсэн жүжигчний нэг юм. Киану нь Холливуудын алдарт оддуудын дунд хамгийн ийг л даруухан амьдралтай жүжигчдийн нэг юм. Тэрээр нийтийн тээврээр явдаг, тансаг байранд амьдардаг, өдөр тутмын амьдралдаа энгийн хүмүүс шиг л амьдардаг юм. Энэхүү ийг л даруу байдал нь түүнийг шүтэн бишрэгчд нь хамт ажиллахтай илүү ойр дотор хүндгэлтэй харуулдаг юм. Мөн тэр хэд их нэр хүнд хөрөнгөөрөө бусдыг үнэлэх бус харин хүний үнэн чанар, ёс зүйн хүмүүнлэгийг эрхэмдэг гэдгээрээ олонний талархлыг хүлээсэн хүн. Сүүлийн жилүүдэд тэрний амьдад Александра Грант гэх бүсгүй орж түүний амьдрал дахин гэрэл гээгээ авчирсан юм. Александра нь урлаг зохиол бүтээлч мэргэжилтэй бөгөөд тэдний харилцаа аз жаргалтай орон зай үүсгэсэн. Энэ харин Кианугийн амьдрал дахин баяр баясгалан авчирч өнгөрсөн гашуудал ганцаардыг даван туулахад дэмжлэг болсон юм. Тэдний харилцаа нь үнэнч дэмжлэгтэй бие биедээ туслах гэдэг утгаараа олон хүний бахархлыг төрүүлдэг юм. Тэд 2011 онд танилцсан бөгөөд эхэндээ зөвхөн ажлын холбоотой байсан. Харин 2019 оноос романтик хайр дурлалын харилцаа нь эхэлсэн. Одоо аз жаргалтай хамтдаа амьдарч байгаа. Тэд романтик харилцаатай ч тэд гэрлээгүй, хүүхдтэй болоогүй. Тэдний харилцаанд бие биедээ дэмжлэг үзүүлэх, амьдралыг хамтдаа аз жаргалтай өнгөрүүлэхээр л төвлөрдөг. Киану багасаа л спортоор хичээлэх дуртай хүүхэд байсан ба насанд хүрээд мотоциклийн спортоор хичээлж өөрийн Arch мотоциклийн компаниг хүртэл байгуулад амжсан. Тэрээр мөн тулааны урлагт гүнзгий суралцж жудо, жижитсу зэрэг ур чадварыг эзэмсэн байдаг. Киану нэхвчлэн ганцаараа дугуй унах, усан сэлэх, уулын алхал зэрэг спортоор хичээлж бодлоо зохицож амар амгалан мэдрэх дуртай. Нэмж хэлэхэд спортын энэхүү өтөвтэй хобби нь түүний сэтгэл зүй, бие биеийг эрүүл байлгах, стрессээ даван туулах арга болсон юм. Амьдралыг хүнд сорилт, гашуудлыг туулсны дараа тэр бусдад туслахыг эрхэмлжээ. Тэрээр дүүгийн өвчнөөс болж хавдартай хүүхдэд нууцаар нэрээ зарлалгүй тогтмол энд өвч хүмүүнлэгийн үйлсд илүү гүн гүнзгий оролцдог болсон. Мөн хамт ажилладаг ажилтнуудаа өөрийн салин хуваарлаж, гудамжны хүмүүс хоол ус өгдөг зэрэг үйлдэлээрээ бусдад дөвлгөр дуурайлж үзүүлдэг нэг. Энэ нь зөвхөн Холливуудын од төдийгүй даруй хүнлэг, бусдыг боддог сэтгэлтэй хүн гэдгийг харуулж чадаж байгаа юм. Эцэст нь дүгнэж хэлэхэд Киану багасаа докторгийн орчинд өсөж олон сургуульд суралцсан ч урлагийн замаа олж чадсан нэг юм. Тэрээр хайртай хүмүүсээ алдсан сэтгэлийн хатуужлаараа давж хүнийг хайрлах зан чанар нь илүү нэмэгдсэн. Холливуудын алдарт хүрч дэлхийн од болсон ч ийг л даруй бусдад туслах зангаа хадгалсан түүнийг мөнхийн домог, амьд домог болгосон юм. Түүний түүх бидэнд нэгэн зүйлийг сургамж болгодог. Амьдрал хичнээн хүнд байсан ч хүн хүнлэг хэвээрээ байж бусдад тусаж өөрийн үнэт зүйлээ алдахгүй байх хэрэгтэйг харуулж байгаа юм. За энэхүү дугаараа энэ хүрээд дуусаж байна. Та бүхэн минь энэхүү дугаараа мань таалагдсан гэж бодож байвал саба дараа, лайка дараа, тонхоо дараад өгөөрэй. Таны ажил амьдрал аз жаргал эрүүл их сайн сайхныг хүсье. Баярлалаа, баяртай.